BePro DIY Facebook пэйжийг дэмждэг контентуудын мандуур үргэлж эрэг сэтгэл дэлхийн уруу үлдээдэг бүх хүмүүстээ зул сарын өмнөх үж буюу Christmas Eve-ийн өдрийн мэндийг хүргэе. Merry Christmas, баярын мэнд хүргэе. За өнөөдөр бид 2022 онд зориулсан шинэ жилийнхаа тусгай дугаарыг яг одоо гэрээсээ бэлдээд сууж байна. За зул сар гэхээр те хүн болгонд янз янзын төсөөлөл байдаг баг. За Christmas-тай холбоотой нэг бяцхан сонирхолтой факт дурдах юм бол Японы улсын 35 нас хүртэл ганц бие эмэгтэйчүүдийн хамгийн их ганцаарддаг оройгоор бол энэ өдрийг тодруулсан байдаг. Мөн Японы энэ өдөр караокед хамгийн их дуулагддаг дуугаар нэгэн дуу байдаг. За тэрийг хэзээ зогсон сонсъё гэж бодож байна. За чи үргэлж миний хайр байсаар болно буюу те Utada Hikaruгийн First Love буюу анхны хайр гэдэг дуу байгаа. За хэдийгээр эмэгтэй хүн дуулсан боловч манай нэг найз байдаг ямар ч эмэгтэйгээс илүү гоё дуулна бүр үнэн сэтгэл хөдлөлттэй. За тэгээ өнөөдөр бид нар баярынхаа дугаараар юу хийх вэ гэдгээ ярихаас өмнө нэг жижигхэн одоо юу гэх юм те чаленж юм нэг сюрприз бэлдсэн байгаа. Тэрийг бол энэ контентынхаа төгсгөлд хэлэх болно. За боломжтой бол дуустал нь үзээрэй. За боломжгүй бол төгсгөл хэсгээс нь үзэх юм бол ямар чаленж юм уу ямар сюрприз байгаа вэ гэдгийг мэдэх болцоотой байгаа. За бид ер нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2-3 тусгай дугаарууд хийж ирсэн. Хамгийн анх хуш модны одоо самарнаас хэрхэн хуш модыг өрсөлдөх вэ гэхээр контент бэлдэж байсан. За түүний дараа бас авто ертөнцтэй холбоотой 2-3 тусгай дугаарууд байдаг. Та хэд маань боломжтой сонирхож үзээрэй. За өнөөдрийнхөө тусгай дугаараар бид юу хийх вэ гэх юм бол тунадахгүй шинэ жил болох гэж байна. Шинэ жилийн баярт таны гэр орны тэ ширээг чимгэлэх дахиад бүтнээр нь шарах болно. За манай пэйжийн маань BePro DIY буюу Do It Yourself тэ та өөрийн гараар хийх сонирхолтой хүмүүс зориулсан мэдлэг мэдээллийг түгээдэг. За гэхдээ зарим тохиолдолд энэ DIY гэдэг нэр маань хэлэхэд маш хэцүү байдаг. Учираас эх жил бас бид нар пэйжийнхаа нэрийг өөрчлөх төлөвтэй байна. За BePro гэдэг нь мэргэжлийн бай гэдгийг нь бол үлдээн. Харин DIY-г нь CLC буюу Car Life Club гэдэг нэрээр сольж магадгүй. Гэлээ гэхдээ хуучин танд хэлэхэд эвтэйхэн ч юм уу танд таалагддаг бол бас бидэнд саналаа үлдээгээрэй. За тэгээд олон зүйл яриад явах уу. Тэгээд таны баярын ширээг чимглэх одоо дахиад тий бүтэн дахиад хэрхэн бэлдэж одоо гэр орныхоо нөгөө тий хайртай хүмүүсээ баярлуулах бай талаар хий гэж бодож байна. За магадгүй та дэлгүүрээс судалдаж аваад ч юм уу бэлгийн захиалцсан хямд төсөрт илүү амттай болохыг бол үгүйсэхгүй. Гэхдээ бол таны тэр хоол бэлтгэж зарцуулсан сэтгэл болон хөдөлмөр бол ямар ч мөнгөнд дүнгээр хэмжигдэхгүй. Тийм их аз жаргал одоо баяр баясгалыг танд болон таны гэрийнхэнд авчирна гэдэгт итгэлтэй. За ингээ бэлдэж эхлэе. За тэгээ өнөөдрийнхөө хоолны орцыг ер хэдэн танилцуулъя. Тэгээ бэлтгэх ажилд орё гэж бодож байна. За мэдээж дахиад шарах юм чинь бүтэн дахиад маань хэрэгтэй. За дээрэс нь дахиагаа илүү амттай шүүслэг болох тэдгээр зүйлүүдийг өөрийнхөө хувь хүнийхээ сонголтоор бэлтгэсэн байгаа. За мэдээж дахиа гэдэг зүйлийг тэр тусмаа бүтэн дахиа бэлдээхэд биднэрт нэг асуудал тулгарна. Тэр нь юу гэх юм бол амтны нэгдүгээр чигэд болох уугүй юу? Хоёрдугаар тэнцээжнийхээ хэсэгт нэлээд аргун хуурай болох гэдэг тийм. Тэгэхээр нэг цээж гэдэг маань өөрөө бас нөгөө фитнес ч юм уу тийм дайет болно ордог учраас нэлээд аргун өөхгүй зүйл байдаг. За дээрэс нь ийм том бүтэн дахиа хийж байгаа юм чинь түүхий болчих үү гэдэг нэг юм 3 санаа зовсон зүйл байгаа. Анх бол энэ бүтэн дахиаг анх хүүхэд байхдаа орсдээ тэгээд ямар гоё юм бэ гэж бодож байсан. Тэгээд тэр нэг амт маань мартагдсан байсан чинь Японд бас нэг гадаад оюутны баяраар Оросууд бас дахин шараад тэгээд тэрнээс хойш эргээд энэ бүтэн дахиа гэдэг зүйлэнд бас орчоод байгаа. Үнэхээр олон жилийн дараа бас эргээд хийж байгаа баг зэрэг сандрал бол байна гэхдээ одоо хийнэ. За тэгэхээр дахиаг бол нөгөө амттай болох тийм түрүүн хийсэн цээжний хэсгийг одоо илүү амттай юм уу тийм энэ хамгийн хуурай хэсгийг амттай болохын тулд бид нар энэ цээжний хэсгийн арьс болон мах хоёрыг хооронд нь бол салгах гэх юм уу зай гаргах хэрэг гардаг байгаа. Тэрний тулд бол одоо ингээд халбгаар ч юм уу тийм иймэрхүү зүйлээр ингэж шахаж өөрөлдөл хөндийж өгнө гэсэн үг. Энэ хөндийж ямар ч юм хэрэг билээ. Дараа нь ярьсан. Ер нь бол энэ арьсны хэсгийн мах зүйлээ хамгийн гол нь бас тэнтэжгүй чих юм хамгийн чухал. Чих чагаа бас юу гэж чинь. Бүгд бас таны харагдаад цээжсэн хэсэг нь за зарим нэг дахин сэргээх үүднээс бичлэг үзчихсэн чинь шууд юм шороор ингээд сав гэд хатгаад байсан. Тэгэхээр би бол тэр арга барилд бол дурггүй. За тэгээ бид нэр ингээд дахиагаа
Арьсыг хөндөлцснийхаа дараа яах вэ гэх юм бол айл болгонд байдаг энэ шүлжигчлүүр те шүлжигчлүүрийг за баг хуваацсан нэр юм шиг байна. Тэгээ хоёр хувааж агаад цээжнийх нь хэсэгт ингээд нүх гараа оруулж байгаа. Энэ маань нөгөө бидний энэний дараа бэлдэх нөгөө соус маань илүү арга тий. За нэг одоо манай нэг хүмүүс нэг юм төвдөлж байгаа байхгүй. Арьсын гэмтэхгүй. Эсвэл олон олон цээжний буюу нөгөө хамгийн аргун байдаг хэсэгтэй бол хэдүүлээ нөхөө. За ингээд түр дахиагаа цааш нь тавьчих. Тэгээ хэдүүлээ одоо дахиагаа амтлах сүмс буюу соус ч юм уу юу ч юм дэ маринад ч юм уу тэрийг бэлдээ гэж бодож байна. За сүмсэнд орох гол орцуудаа танилцуулъя. За саримс хэрэг болно. За дээрэс нь цэцгийн тус буюу масл тий. За давс бас хэрэг болно. Мэдээж за давсны хувьд бол нэг одоо юу гэх юм хитрхи давс их юм бол бас нөгөө нэг дахианыхаа шүүсийг өөртөө уучдаг давс маань. Тэгэхээр аль болох хэдүүлээ давс бол баг хэрэглэнэ. Харин тэрний оронд ойролцоо ч юм уу тий хүний бие хэрэгтэй илүү давхлаа дэмжих ургамлууд эсвэл амтлагчуд юу байна гэдгийг голчлон хэдүүлээ сонгоод хий гэж бодож байна. Дээрээс нь лимон бас хэрэг болно. Хавс лимон лимоно талцсан байгаа. За тэгээд амтлагч нарын хувьд бол за энд бол карри гэж яриад те карри гэдээ байгаа. Зүгээр яг куркумач байсан болно. Өөр иймэрхүү ер нь өнгө оруулахад бол энэ зүйлийг ашиглах нь. За энэ болохоор тиминч гэж байдаг, гүминч гэж байдаг. Адилхан үгүйг нь сайн мэдэхгүй. Миний ойлгосноор гонд юм шиг байгаа. Тэгэхээр гонд бас байж болно. За дээрэс нь энд бол юу байгаа гэхээр розмарин байна. Яг нөгөө нэг гоё рестораны ч юм уу те нөгөө нэг кинон дээр гардаг, телевизээр гардаг нөтөд бол өвс чигээр нь хэрэгэлдэг баг. Тэгэхээр хэдүүл өнөөдөр гэрээ орчин, давхар орчин хийж байгаа учраас бол хураа гараад байсан ч болох уу гэж бодож байна. За энд маань бол нөгөө хар перц те зүгээр нундаг хар перц байна. За мэдээж энээс гадна та өөрийнхөө сонирхлоор өөрөө юунд дуртай тэр болгоноо нэмж болно те сой соус ч юм уу эсвэл саримс нотонгоор нь хэрэглэдэг бол хуурай саримс ч юм уу. За дээрээс нь нөгөө паприка гэдэг те нөгөө амтд чинж үг юм уу. Тэнийг бас би нөгөө нэг улаан перц гэж боддог байсан чинь паприка гэдэг нь болохоор амтд чинж юм байна. Нөгөөх нь перец молоти красный гэдэг улаан өнгөтэй нөгөө эсрэг халуун перц гэдэг юм байна. Тэгэхээр магадгүй та халуун улаан перц те тэмчний перц гэдэг зүйл дуртай бол тэрч бас байж болох ба. За дээрээс нь ингээд сонирхлоор те календр ч юм уу янз янзын амтлагчийг бол таад маань дураараа бол стандарт ачаагаар хийж болно гэдэг нь болох ба. За тэрнэд бол бид нэр эхлээд яах вэ гэхээр бид нэр урамлын биш нөгөө цэцгийн тусаа хайлуулах хэрэг гарна. Тэгэхээр аль болох давс баг хийх гэж байгаа учраас давстай юу сонгож авсан байгаа. Цэцгийн тус сонгож авсан байгаа. За энийг богино толгойн 100-нд нэг 10 секунд хийгээд авъя. Цэцгийн тусаа хайлуулчихсан. За энэ дээр хэдүүлээ түрүү үзүүлсэн те саримстай хийн. За саримсын хувьд бол та дуртай л бол хэдийгч хийсэн болно. Учир нь дахиад бол саримс бол хитэн гэж бол байхгүй. Хэдүүлээ өнөөдөр өөрийнхөө дуртай те танай гэр бүлийн хүмүүсийн дуртай хэмжээгээр саримсаа ихэд бол буруутахгүй баг. Хүмүүс нөгөө нэг тэгдэг шүү дээ. Нөгөө ээжийнхээ хоолнд гарын хоол мол гэдэг тийм. Манай ээжийн гарын хоол гэдэг байхаас илүү би аавынхаа гарын хоолнд дуртай. Тэгээд тэгтээ би өөрөө галтгоонд ордгоо гэвэл бас ордоггүй. Шинэл юм бэлээ. Ингээ юм эргээд идэх юм уу яа тийм. Тэгтээ яг нэг орохороо бас янз янз юм хийнэ. Чи зөвлөд энэ саримс нөхөж авсан нэрээ. Тийм бас эргэлдэж авсан гэдэг яг магадгүй бараг ганц удаа бичлэг хийх байх. Гэтэ яг муу дарахны багж байжлыг. За үүнийхээ дараа яах вэ гэхээр нөгөө нэг өөрийнхөө одоо амт те тэр нь тааруулаа. За давс бол нэг хийхгүй гэдүүлээ ярьсан. Тэгэхээр нэг цайны халбгаар нэг 2 хэрэгтэй давсаа хийчихээ. За тэгээд эднийг ерөнхийдөө бол бүгдэн нь нөгөө хотоодонд ороод холилдох юм чинь гэдэг шиг те нэг дараал байхгүйгээр хийгээ явчих. Ер нь бол бүгдээрээ дандаа 2 цайны халбгаар энд ингээд хэмжээд хийчихсэн байгаа. Тэгэхээр нөгөө гонь өөрөө миний гонд гэж ойлгосон зүйл тимэнчил үгүмэнчил үү те тэр зүйл. За мөн дээрээс нь за харин хард перцийг хамаагүй хийж болохгүй хаа. Тийм перцээ за нэг цайны халбаг хийгээд за розмарин бол бүгд нь хийчөө нэг бицэн гэсэн. За тэгээд нөгөө алдарт карри маань үлдчихлээ тий. За энэ маань бол нөгөө дахиад илүү гоё нөгөө шаргал өнгөтэй гэх юм уу тий алтлаг өнгөтэй болгож өгдөг гол нууц. Тэгэхээр турмерик гэдэг зүйл байсан ч болно, куркума байсан ч болно, каррич байсан болох баг. Карри гэхээр нөгөө манай сургууль сурдаг байхад манай багш байсан л да. Залуу насаа Аз ТV орнуудаар их явж өнгөрүүлсэн. Тэгээд
биднэрт нөгөө жил болгон ургацын баярын үеэр Таиланд каре гэдэг хоол, Таиланд болсон ногоон өнгөтэй хоол ээж өгдөг. Тэрийг нь үе үеийнхэн төгсөгч нар нь идэх гэж ирдэг, сургууль дээр ирдэг. Тийм тэгээ тэр багш маань хэлдэг байсан. Тэгээ хэрвээ карег яг Япон каре гэдээ бас байдаг л да. Япон каре гэж хэлвэл олон үйлдвэрлэгчийн каре хоолж их юм бол илүү гоёмттай болдог шүү. Тэгээ нэг төрлийн хүмүүс ч одоо тэрэн дуртай, энэ дуртай гэж ярьдаг бол манай багшийн хувьд бол бараг л нөгөө SB зэрэг нөгөө бүх каре Японы каре үйлдвэрлэгч нарын юунуудыг нь хооронд нь хойлоо хийчихдэг гэсэн. За тэгээд нэг иймэрхүү зүйл болж байна. Тэгэхээр бас үнэр нь бол гоё. Үнэр бол тийм. Яг нэг бичлэгэн дээр ч юм уу те юм хүн бол харж болно, сонсож болно, үнэрж барьж болохгүй те. Тэгэхээр үнэр нь бол мэдээж маш гоё үнэт чинь. Тэгэхээр хэдүүлээ нэг хэрэглээд нэг дахиад амтлагтай хэрэглэн. Үнэр нэрээ юугаар дамждаггүй гэж ярьснаас 11 онд нэг Японд гамшиг болоод телевизээр хүмүүс ингээл ийм гамшиг болж байна гэл хүү хаа гэл мэдчихсэн хэрнээ. Яг газар дээр нөгөө сайн дурын ажил хийгээд очиход нөгөө үнэр амар байсан. Төсөөснөөс амар. Ерөнхийдөө бол амар газар очно гэдгээ бол мэдчихсэн хэрнээ. Ийм амар үнэтэй газар очно гэдгээ бол яг төсөөлж байгаа бүч юм уу, мэдж байгаа бүч юм уу. Тийм зүйл байсан. За тэгээд мохоо зүйл яриад явах уу? Нөгөө нэг амтлагчудаа ингээд айлуулах болж нөгөө түрүүн нүх гаргасан газруудаараа орохоор хэмжээний оруулж өгнө гэсэн үг. Тэгээ цээжний мах хөрвөл хамгийн яг хөө мэдээж эрүүл хэсгэлтэй өөх тос багтай тэр юм дахианы өөх тос байхгүй гэхээр эрүүл хэсэг баг. Гэхдээ бол мэдээж амтгүй те. Тэгэхээр өөхт багтай өөхөнд айгу дургу өөх мөх хэрний өөх яагаад энэ өөхтөө хоол одоо яа тийм өөхтөө махаа тийм аав гэж боддог байсан. Нас ихэд ирэхээр тэр зүйлийг айгу сайн ойлгож байгаа. Мэдээж өөхтэй байхынхаа яриг тухайн амттай чанартай байна. За тэгээ саяныхаа хэлээр бэлдсэн соусаа сүнсээ бүгдэнг нь дахиад нэрээ асгаад үүнийг тослоно гэсэн үг. Тэгээ тослон чих юм. Одоо илэг юм. Масаж юм. Дахиад хулгай масаж юм байна. Ямаас заарч чинь аа. Картон болдог юм байна. За тэгээд ингээд ерөнхийдөө бол за төгшнөөс жаах хийчээ гарсан юм чинь. За саяныхаа зүйлээр ингээд дахиагаа сайхан нөгөө дахиагаа масажлаад өнөр нэг телевизээр нэг инээдтэй юм үзчихсэн. Нөгөө Япон маань өөрөө далайтай орн тий загсны оромжид загсаа их хүнсэн дээр нэр хэрэгэлдэг. Тэгээд нэг үнэтэй загсыг хөрхийн нөгөө тэрэлж авчраа шууд нядалчаар стрессдчихдэг. Тэр нэг хоног амрааж агаад нядалдаг гэдэг инээдтэй юм үзчихсэн. За тэгээд сүмсээ ингээл түрхэл хөрх юм уу дахиад масажлал. Тэн дээр нэг зүйл хэвлээ анхаарах хэрэгтэй. Нөгөө нэг одоо хөрөгчөнд амраа. Тэгээ хамгийн багадаа цаг 30 минут. Гэхдээ мэдээж та хизээ яг юунд хүнд зориулж хийж байгаагаас хамааруулаад хэрэг боломжтой бол мэрэгжлийн хүмүүс бол 8-аас 12 за зарим бүр хоног бүтэн 24 цагийн турш ингээд амтлаад үлдээдэг гэсэн байсан. Тэгэхээр бидний хувьд бол нэг хайхтар цаг байхгүй. Гэхдээ бол хамгийн багадаа цаг 30 минут үлдээе гэж бодож байна. За дээдлийн ингээд нөгөө түнсний хялгарууд те wrap гэдэг зүйлээр ороосон ч болно, ороохгүйсэн ч болох. За тэгээд нэг анхаарах зүйл байгаа нөгөө нэг хаал нөгөө цээжээ ярина. Цээжний маань хэсэг нөгөө амт орохтой хамгийн муу байдаг учраас тухайн дахиагаа нөгөө амтлагчин дотор байрлуулахдаа айлуулах доош нь харуул тавиараа гэж зүгэлсэн байсан. Тэгэхээр хэдүүлээ бас доош нь харуулаад тавьчих. Тийм би бас зарим зүйлийг нөгөө нэг Орсын нөгөө YouTube тий Курицав духовке гэдэг таад маань хайгаад үзэх юм бол бас миний ярьж байгаа зүйлийг илүү гоёор дорсоод хийчихсэн юмнууд байгаа. Тэгэхээр таад маань тэрийг бас баяжуулж үзээрэй. За ингээд хэдүүлээ хөрөгчөндөө нэгтэйгээд амтын шингээ гэж бодчих. За тийм амтлагааны дараа нэг асуудал гарна. Юм хийх бол гоё л доо. Тэгээ дараа нь цэвэрлэх айгүй хэцүү тий. Тэр зовлон хаанаас ч байдаг бах надад ч бас байдаг. Тэгэхээр гараа хэдүүлээ яаж салах вэ гэдэг тий. Сая ингээд үзүүлсэн нөгөө сүмсээ бэлдээд тий. За саримсны үнэр бол бас мэдээж эдгээр хүний бие сайн ч гэсэн айхтар үнэртэй бас барахгүй. Тэгэхээр бас гарнаас үнрээ яаж салах уу гэдэг бицхан трики. Кофений шаараар гараа сайтар цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх юм бол таны гартах үнэр бол тэр аяар алга болно. Магадгүй та нөгөө хин нэгэн сюрприз маягаар бэлдэх гэдэг тий. Ороод ирсэн чинь гэр дүүрэн саримс эсвэл гараас чинь саримс үнэрт бол муухай. Тэгээд дахиад маань амаржиг
Тэр нь би гараа явж кофений шараар цэвэрлэлээ. За дахиад маань ерөнхийдөө амтлагдж байгаа. Тэр хооронд хэдүүлээ өнөөдөр дахиад цог идэх хачир их гарнира бэлтээ гэж бодож байна. Манай хугацаа явж ирээд будаа авахгүй мөн гэдэг чинь будаа авахгүй өнөөдөр их орны хөрсөнд ордог төмс луун ашиглаж хачир хийнэ. Гэхдээ яг зүгээр сонирхолтой байх үүднээс хоёр төрлөөр амтлахыг гэж бодож байна. За нэг нь бол Орос стайл хөө тэг илүү майонез төлхөө. Нөгөөх нь бол зүгээр өөрийнхөө мэддэг ч юм уу өөрийнхөө дуртай байдлаар амтлахыг. За тэгээд нөгөө бас нэг хоёр орцын хадлаар хэлэх юм арчсан байна. Сармис тэгээд сонгоо хоёроо бол бас хийн. Мэдээж сайхан дархлаагаа дэмжин. Тэгээд сармисыг бол яг хүмүүс бол нунтаг сармис хийсэн ч болдгоо юм байлээ бичлэг үзэж байгаа. За миний хувьд бол түүхийгээр нийчээ гэж бодож байна. За түүхий сармис маань мэдээж илүү шимтэж лаг өнрийн хувьд бол хамаагүй илүү байна. За тэгээд түрүүн хийсэнтэй хоёр янзын байдлаар амтланаа гэдэг. Тийм учраас тус-тусд нь жаахан зүрхтэй амтлая гэж бодож байна. За эхнийхийг нь ихлээр хэдүүлээ майонезээр амталчих та. Тэгээ за төмс ямар ч төмсийг зүгээр жишээлбэл майонезээр ч байна уу, тусаар ч байна уу амтлахад бол та өөрийнхөө танд ямар амтлагч илүү таалагддаг тэрийг илүү төлхөө хийж болох байх. Мэдээж баг зэрэг давс тий. За давсаа ихлээр жоохон ичээ. За тэгээд та өөрийнхөө нэг амтны мэдрэмжээр тий мэдээж хат перц байх бол хат перц тодорхой хэмжээгээр тий. Энэ хоёр одоо юугаар ялгаатай юм бэ гэх юм бол баг нэг нь майонезээр амтлах, нэг нь баг зэрэг ургамлын юм эсвэл оливын тусаар амтласнараа ялгаатай болох. За ер нь бол яг нөгөө нэг төмстэй олон зориулсан амтлагч, бэлэн амтлагч юмнууд байдаг юм шиг үлээ. Манайд бол харин баггүй зүгээр юм дахиадны амтлагч гэдэг юм бэлэн юмс. Энийг бол хэрэгэлсэнгүй магадгүй энэ ширийн дор байгаа бүх юмнуудыг багхан холио хийдсэн байдаг болоо гэж бодож байна. За тэгээд майонезээр амтлах дээр нэг ялгаа гарна. За майонезээр амтлагдаг дээр нь ямар ялгаа гарах вэ гэдэг юм бол майонез л за бас л үзэмжээр хийх байхаа та бодвол зөвхөн майонезээр амталж байгаа бол ургамлын тусаар амталдаг дээр нь болохоор нөгөө өнгө оруулах үүднээс багхан түрүүн бол карри хийсэн. За одоо бол юу хийх гэж бодож байна. Нөгөө куркума буюу нөгөө турмерик соус арай өөр гоё өнгөтэй юм шиг байна. Тэгэхээр төмсөнд маань арай юм гоё өрмөц өнгө оруулах болов гэж бодож байна. За турмерик соус за нэг хагас салбаг хийчихлээ. За тэгээд оливын сой соус бол хэрэггүй. За бас миний хувьд бол нөгөө түнс юм ногоон өнгийн төрлөө одоо юу гэх юм те өснүүдтэй гоё зохицдог юм болов уу гэж хардаг. Тэгэхээр базилик ч юм уу одоо юу юм те петрушка ч юм уу эсвэл нөгөө орегано гэдэг зүйлүүд бас түнсийг айгүй гоё чимж өгдөг гэж би хувьдаа бол боддог. За энийг ингээд хэдүүлээ ерөөхдөө холино гэж бодчих юм байна. За энийг бас муу адилхан тий холино гэж бодож чинь. За ер нь юугаа хийгээд болчих дүү нөгөө зөвлөгөө өгдөг шүү дээ. Хэрэг нөгөө төсний ногоо хэрэглэх юм бол аль болох өнгөтэй ногоонууд хэрэглэх хэрэгтэй гэдэг. Тэгээд тэрнийхээ хэрээр илүү их янзын амин дэвтэй нэтрээ байдаг гэдэг. Тэгэхээр сонгон цагаан гэдэг нэг витамин гүч гэж юм байхгүй бах. Гэлээ гэхдээ бас сонгон бас уудаг гоё тий. Одоо энэ хэдүүлээ дахиад цуг шарах шүүгэн тийм. Гэхдээ дахиагаа одоо сүүлийн амтлагаа хий гэж бодож байна. Дахиадны маань сүүлчийн амтлагаа маань юу авах вэ гэх юм бол оливын тос байна. За яг оливын тосыг бол гадна талд нь яг оливын тосыг сонгож авч байгаа гэхээр оливын тос өөрөө нэг юм онцлогтой юм байна л да. Нөгөө тухайн махны шүүсийг дотор нь бариад өөрөө ингээ гадна талаараа хайр сүсгдэг. За хоёр дэж ирэхэд хүний биед бас тийм илүү янзын хортой зүйл хамгийн бага ургамлын тосоор тооцогддог юм байлээ. За тэгээд түрүү нэрээ нөгөө юу нэмбэг гаргад тавьчаа тэрийг хэрэглэхгүй энийг юу хэрэглэх юм болов уу бодож магадгүй. За нэмбэгээ бол энэ оливынхаа тосн дотор хий гэж бодож байна. За зарим хүмүүс бол яг шууд нөгөө түрүү маринадтай хийхдээ нэмбэгний шүүс мөс хийгээл хийдэг юм байлээ. За миний хувьд бол нэмбэгний шүүсийг бол хамгийн сүүлд хийх дуртай. За яагаад гэж бодож магадгүй яа бид нар угаасаа нэмбэг гэхээр С витамин хамгийн ихээр төсөөлөгдөнө. Тийм тэгэхээр нэмбэгний маань С витамин тийм ер нь байгаль дээр нөгөө витамин С гэж ярьдаг зүйл маань бол ямар нэгэн зүйлтэй цуг хольж хэрэглэхэд бол үйлчлэгээ нь алга болчдөг. Тэгэхээр хэдүүлээ түрүүн махан амтлахтаа хэрвээ витамин С тэй нэмбэгээ хийсэн бол зүгээр нэмбэгний амтл үлдэхээс биш С витамин нь бол үлдэхгүй байсан болов уу гэж бодоо. Одоо хамгийн сүүлийн нууцчорч яг үгүй би ер нь саримсан айгуу дуртай. Тэгээ ер нь бол саримсыг ингээ гадна талын угаагаад бүтнээр нь хийчих болно. Яг зүгээр илүү их ааг оруулах юм бол 2 хувааж болтой юм байлээ. За тэгээд
саримсаа хийгээд хараас нь лимон, бүтэн лимон тутагшин гидсэн дотор нь хийнэ гэсэн үг тийм. Зарим тохиолдолд бол энийг ингээд амын ингээд хүнсний утсаар уух ч юм уу тийм. Зарим хүмүүс ингээд жимбитл нь уйдсан байдаг. Гэхдээ бол миний бодлоор бол дахиад маань өөрөө илүү их сул чөлөөтэй буюу эрх чөлөөтэй эрх чөлөөтэй хин цаашаа сулхан байсан нь бол илүү гоё амттай болох болов гэж боддог. Ер нь илүү амттайч болоод ах шиг байдаг. Тэгэхээр ингэ гэсэн үг. За дээрэс нь энэ нөгөө нэг далавчны маань үзүр түлэгдэх магадaltaй байдаг учраас далавчных нь хоёр үзүүрийг фольхын цаасаар ороогоод шарах зуухандаа хий гэж бодож байна. За юуг болвол яг нөгөө бас хоолчин бас урлаг те бас шинжлэх ухаан давхар юмнууд явж идэг. Гэхдээ бол яг нөгөө таны ашиглаж байгаа духовкноос болоод тэрийг шууд хэдэн градусд хэдэн минут гэж хэлэх бол аюул хэцүү. За ер нь одоо юу гэдгийг те нэлээд боломжийн сайн духовктой болвол килограмм тутамд таны одоо жигнэж байгаа шарж байгаа зүйлийг килограмм тутамд 45 минут 180-аас 200 градусыг зөвлөсөн байдаг. За өнөө өрөөний маань гараа гаргаж хийсэн зоог нэг иймэрхүү боллоо. 180 градус химийн шарах шүүгэнд ойролцоогоор цаг 20 минут байсан. За хачир нь бас иймэрхүү болсон. Яадаг ч байсан дэлгүүр ч юм уу зоогийн газраас худалдаж авснаас бол хамаагүй эрүүл болсон гэдэгт бол итгэлтэй байна. Учир нь элдв янзын тосонд шаарсангүй. Дээрэс нь ямар амтлагч хэдийн хэмжээгээр орсон гэдгээ мэдж байгаа учраас өөрийнхөө дотны болоо өөрөө идэхэд бол сэтгэл амар идэж чадна гэж бодож байна. За тэгээд контентынхаа ихэнд нэгэн сюрприз хөө нэгэн челленж зарлана гэсэн. За ямар челленж вэ гэх юм бол маш энгийн. За ер нь бол шинэ оны уур амьсгал орсон талбарт бол албан байгууллага бүс компаниуд тийм. За албан байгууллага бүс компани гэлтгүй ер нь Facebook-ийн пэйж, группууд ч гэсэн тодорхой хэмжээнд хүрээллийнхаа өрөөнд шинжилгээг бас уур амьсгал оруулж байна. Юу байна, түүгээрээ дэлж чинь, юу хүч чадж чинь түүнийг өгж чинь. Тэгэхээр манай пэйж ч бас юугаараа дутгав. Нэг бяцхан гарын бэлэг хоёр одоо пэйжийнхаа дагагч өгөхөр шийдлээ. За ямар болцлыг хангасан байх вэ гэх юм бол маш энгийн. Та манай пэйжэд хэдэн найзтай байна. Хамгийн их найзтай хоёр хүнийг бол шалгаруулна. За хоёр хүний маань нэг нь бол жаах арай өрмөцөөр шалгаруулагдана. Учир нь манай пэйжийг анх үүссэн цагаас нь хойш одоо дагаж дэмжиж ирсэн топ фэн гэдэг хүмүүс дотроос шалгаруулна. За нөгөөх маань бол топын ангилалд бол хараахан орж хэмжээгүй байгаа ч гэсэн бас идэвхтэй байдаг. Магадгүй танд ч гэсэн олон найз нөхөр байдаг бол тэр хүнд ч гэсэн боломж нь байна гэсэн үг. Тэгэхээр 12 сарын 29-ний 23 цаг 59 минут хүртэл манай пэйжэд хэдэн найзтай байна. Тэр найзынхаа зургийг скриншот хийгээд тоотой цуг энэхүү контентын дор комент хэсгээр үлдээгээрэй. За тэгээд 12 сарын 30-нд сая хэлсэн тийм пэйжийнхаа зүгээс таны баярын ширээг чимэглэх бяцхан гарын бэлгийг бол тэрхүү хоёр хүндээ өгөхөөр төлөвлөж байна. За ингээд 2022 онд бүгдээрээ илүү олон сонирхолтой контентаараа эргүү уулзахын төлөө мөн дээрэс нь 2022 онд бас нэлээд ажил төлөвлөжчихсэн байгаа. Манай ингээд 2021 оны үед бол бас манай пэйжүүд нэлээд амжилттай өндөрлж байна гэж харж байна. За манай пэйжд ойролцоогоор 100 орчим хүн одоо яг бичлэн уулзаж өөртөө тулгараад байсан, техникт тулгараад байсан асуудлуудаа шийдсэн, шийдвэрлсэн, за хамт гаргалгааг нь хайсан байдаг. За тэгэхээр 2022 онд тэгээд тэрнээс олон хүнтэй одоо уулзаж учирч тусалж бие биендээ тусалж дэмжихийн төлөө хичээх болно. За хүмүүсийн зүгээс маш их олон асуулт, ер нь түгээмэл ирдэг асуулт бол танай гараж хаана вэ? Гараж дээр ч очиж болох уу зэрэг асуултууд байдаг. За мэдээж цаг заванд тохирох юм бол ирж болно. Саяны 100 үйлчлүүлжсэн гэх юм одоо уулзсан хүмүүс бол мэдээж хаана гэдгийг нь бол мэдж байгаа. За манай гаражийн хувьд бол хэдийгээр их одоо юу гэх те одоо хотын төв гэж хэлэл баг хотын төв гэлээ гэхдээ бол бас баг зэрэг дэд бүтцийн асуудлууд байдаг учраас бол үйл ажиллагаа явуулах болцоогүй. Магадгүй эх жилдээ бас гараашаа өргөдгөө томсгоод дэд бүтцийн шийдээд олон зөрчлөх болцоотой. Эсвэл магадгүй бүгдээр 2022 оныхоо шинэ жилийг бүгдээрээ тэнд ухтах болцоотой болоосаа болохын төлөө бас манай пэйж мэрийг бас оролт болно. Та бүхэн мэн ч гэсэн тэрэн дээр чадах мэдэх туслах зүйл байвал одоо харамгүй хандаж туслаарай гэж хүсье. За ингээд ирж буй шинэ ондоо та болон таны гэр бүл,
таны эргэн тойронд байдаг бүх хайртай хүмүүс чинь аз жаргал, гэрэл гэгээ сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг хүсье. Баярлалаа баяртай.